Би бол атман штэ. Унтцгаал гэл. Сайн байцгаана уу? Одоо яа. За байна уу. Энд ч одоо ингэ шууд ингэж ярих юм уу дэш харж. Энэ миний хасаараа хүчрхийлэгч биш байна. Цаашаа. За сайн байцгаана уу? Сайхан. За миний бие Батчамбал их залуу байна. За нутаг усныхаа маань бүхэн батаал гэдэг юм да намайг. Андахгүй. Бүх амьдралаа үхрийн төлөө зориулсан. Игэл жирийн Монгол ирэх юм байна да. Үхэрчин миний үйл уран үхэрчин миний. За энэ үхрнүүд бол миний гэр бүл. За ах нь бол эмэгтэй хүн зарцуулах цаг заваа үхэртэл зориулсан л ийм залуу үхэр зүйч юм байгаа юм. За яаж болж байна уу? За яг энэ бол яг шинжлэх ухааны үндэстэй онлын түвшинд товч тайлбар үхрийн ойлголт гэж ойлгож болно. За уул шугамдаа болоод үхэр гэдэг энэ амьтан чинь за нэг сүл, нэг толгойтой. Тэгээд зөөлөн үслэг бүрхүүлтэй. Газарт энэ дөрвөн хөлөөрөө тулж явдаг ладсан доо амьтныг үхэр гэдэг юм. Ой зүгээр гоо. За юм байна шрахаар. Одоо энэ ой сянзи сахав. Ах нь бол одоо яг анх энийг бүх мөнгөө шавхаал нэг юм гайгүй ферм босгож ирсэн. За анх 5 хүртэл эхэлчихсэн ах нь бол. Яг үннийг хэлээ. Ерөнхийдөө юмыг багаас нь эхлээд тууштай цааш зүтгэх юм хүн амжилтанд хүрнэ гэдгийг тод жишээг л ах нь ойлгоцсон толгой аахгүй. Тэгэхээр дүүнер та үхрээр амьдарч болно гэдгийг л дахин хэлмээр байна. Үхрийг хайрлая. За огшин тэг эргээ яриад хөө. Төлөвтэй авчин за. За ийм байгаад байгаа юм даа. Энэ үхрийн сэтгэл зүйн онцлог гэж нэг тостой аргумент байгаад байгаа. Аргумент одоо тийм ээ. Философи шинжлэх ухаан байгаад байгаа. За цаадах чи янз сэтгэл зүйтэй амтай бай. Ер нь бол одоо ихэнх үхэр хөшүүн хориг байдаг байхгүй юу? За тэрийг үндэслээд ах нь ер нь бол 100% гэж үзвэл 80% үхэр нь меланхолик темпераменттэй гэж үзээд байгаа юм. Тийм ээ? Меланхоликийг ойлгоод байгаа шүү дээ. Хоёр нэг өдөөс юм яриад харна гэдэг байгаа чинь үхэр байхгүй юу? Үхрийг чимээгүй байна. Цаад чи юу бод аюух боддоо шүү дээ. Тэ. Ах нь машин тэрэг барьж ингэж яриа гэж чадахгүй байна. Шаал хотлоо. За энэ бол одоо миний үхрээ ялгацаар босгосон овоо. За энэ бол ерөнхийдөө ховорхон дохио хувь заяа шүү гэж одоо хүн болгон хэлдэг. Энэ бол зүгээр миний хөдөлмөрийн нэг 10% л гэж ойлгож байна да. Ирээдүйн үхрийн хувь заяа тий? Ирээдүйн үхрүүд хаашаа чиглээд байна? Юу руу тэмүүлээд байна гэдгийг ах нь олж тогтоосон. Ингээхийн тулд би ганцаараа ингээл яриад бүтэхгүй л дээ. Миний хамгийн том эцсийн зорилго бол үхэр судлалын институт байгуулчаал нүд анимаар байна. Өөр юм хүсэхгүй байна. Туурбаатай үхэр, циркэн зориулж уран хөтлөлт